үзэгчдээ аядахтай сайхан амарч байна уу? Гэрлээцэн хөтөлбөр Мегма гарагийн утга уран зохиолын үчи үзэгч та бүхэндээ өргөн барих гэж байна. Гэрлээцэн хөтөлбөрийн энэ үчийн дугаарыг сонгуулж байгаа та бүхэндээ энэ үчийн мэндийг хүргэе. Тэгэхээр 7 хоног болгоны Мегма гарагт та бүхэндээ зориулж хүргэдэг уран зохиолын цагуулангаа өнөөдрөөс хүргэхээр бэлдсэн байгаа гэсэн хэлсэн зүйтэй баха. Тэгэхээр хоёулаа хөтөлбөрийн хэнд Дорд Симбэ гэдэг яруу найраг хичээг бас энэ өдөр шаардлагалаа. Уран бүтээл болон за ер нь яаж шүлэгчдэг, эзэнээс шүлэгдсэн талаарх бас сонирхолтой яриаг үзэгчтэй хүргэхээр одоо бэлдсэн. Энэхүү мэдээлэлээр бүгдээрээ өнөөдрийн хөтөлбөрийг эхлүүлж байна. За намайг Цэндийн Дорд Симбэ гэдэг. Би Баянгар аймгийн Үлжий цумын гаралтай Үлжий цумын өвгөд. За яруу найрагт хамтшиж яруу найрагт дурлаж бичиж эхэлсэн үеүүл Үлжий цумын 10 жилийн сургуульд сурагч байхдаа бичиж эхэлсэн. 7 дугаар ангиас шүлэгч эхэлсэн байт юм лээ. Одоо эргээд бодож яхад за тэр үеэс 7 дугаар ангиас бичээд 9 дугаар ангиас тухайн үед болж исэн яруу найргийн наадмууд тэмцээ уралдаанд бас шүлгээ өгж уншиж ингэж явсан. Тэгээд миний хамгийн анхны орсон том яруу найргийн наадам бол 92 онд байна уу. Болсон найргийн даах гэдэг яруу найргийн наадам болдог байсан. Тэрэнд би Баянгарын Үлжийдээс 9 дугаар ангийн хүүхэд ирж шүлгээ уншиж тэгэж яруу найргийнхаа анд нөхдийг одоо 90 оныхан гэж ярддаг мөнгө үеийнхэн гээд эднэртэй танилцж анх ингэж байлаа. Тэгээд 93 онд энд Жамин гаруйн дэрэмжит Дорн дахны утга зохиолын их сургууль гэж байсан. Тэр сургуульд оюутан болж ирсэн. За ингэж ирсэн цагаас л яруу найраг уран зохиолд эргэлт туцалтгүйгээр орсон да. Сумын төвийн бүжиг сарны цагаан тойрогтой сул уран төвшөөтэй сул уран төвшөөн хүмүүн дөрлөгтний цэнгэл нь манай суурингийн бүжгээ хаалгаар орхсолих халамцсан өрсийн үнэртэй хаалгаар гарах амьсгал хөөгнүүдийн ингэсгийн үнэртэй сумын төвийн бүжиг дахиулаад баймаар энд цуцхан нүгий хөлөөр үүр хаяартал бүжиглээстэй сумын төвийн бүжиг орчлон шиг эргэлтээс нь оноо алдаа гээгдэн олон хөлийн төвшөөнд оршиж байгаа шалнаас буян нүглийн өрөм мөсөн арчигдана. Соёлын төвийг нэвтлэн задгай цагаан цагааны дуурсаанд зад бүжиглэхийг хүсэх шиг хойд гудамжнаас ноход хөв хуцаастай сумын төвийн бүжиг содон нэг бүсгүйтэй нь холын аймгийн бүсгүйг сонцсон харц олонтой сонцсон арцны дотроос сэтгэл алдсан залуугийн сэмхэн дурлалыг хөөрсөн олонний мэдэхгүй хаан байлс мэднэ. Сумын төвийн бүжиг сарны цагаан дойрогтой сарны цагаан дойрог нь гин хэн шивнэн манай суурингийн эрэ хүмүүн дөрлөгтний авлаа гэдэг. Ер нь тэр намайг энэ яруу найрагт орж ирээд эргээд уран бүтээл хийхэд тэр өссөн орчин сумын төв тэр бөглөөхөн буудхан суурин газар тэр их нөлөөсөн дөө ер нь сумын төвийн тухай бол суурингийн тухай болж өгвөл бичдэг. Тэгээ яруу найраг бол санаа тэгээд хөгжим мэдрэмж гурвын нийлбэр юм байна гэж боддог байхгүй. За би ч өөрөө цас ороход их дуртай хүн. Тэгээд нэг юм шүлэг байна. Цасан дотор гэж шүлэг. Бодрох цасан дотор бурхны төмөн санаа байдаг. Бурхны төмөн санаанаас бүгдийг нь досон авахар гараан сонгол алгамд минь ганц нэг хүн ширхгэл умдаг. Бурхны төмөн санааны хэсэг болсон болрын зосон ширхгүүдээр юу хийх вэ гэж бодлогошрон зогсох зуурт алгамд минь хэдийн хайлцдаг. Бурхны төмөн санааны нэгэн юм байдаг. Бодрох цасан дотор бурхны төмөн санаа байдаг.
2007 онд Хинд үед таалагдах ёстой гэдэг. Анхны ном гарсан. Анхны төвөр 2009 онд Харсан дэнгэр гэж ном гаргасан. Тэгээд тэрнээс хойш байж байгаа сая энэ хэд дэх ороод энэ номыг гаргалаа. Тэгээ энэ миний 3 дахь ном болж таарж байгаа. Тэгээ энэ номыг гаргахад маань Монголын зохиолчдын эвлэлийн жагналт, алтан үүдийн жагналт, яруу найрагч Ойдын Содон Бэл гэж их эрхэмсийг мандан гэгээлэг хүн байдаг. Энэ ах маань тэгээд манай Монголын нэртэй сэтгүүлч Бэйган Чимэг эгч маань энэ хоёр маань сэтгэлийн дэм өгч энэ номыг гаргахад нар харах үзээг харилсан. Хүн өөрийнхөө хамгийн хайртай юм байдаг шүү дээ. Ер нь хайртай гэхээр одоо ээж аав байна, утга ус байна, эх орон байна мэдээж. Тэгээд ирэхээр хамгийн хайртай юмны тухай бичгэд ер нь л хэцүү гэдэг юм л. Тийм учраас нэг барагтай бол үзэх цаасаа шуурж аваад тэгээд бичээд байдгүй тийм л юм л дээ. Тэгээд цаанаасаа нэг өвөгдлөөр жинхэнэ дотоод хөгийг хөглж тэр үед яг бичдэг. Жишээ нь хүн ээжтэй зориулаад шүлэгчд бол бас л хэцүү шүү дээ. Хайртай юу гэдэг ээжтэй ачийн хариулмаар байдаг. Тэгтэл ер нь бичгэлт бол бас хэцүү. Тэрэн шиг яг эх орны тухай ч гэсэн бичгэд тэр чинь хүн чинь ер нь тэг хайртай маяг хармалдаг юм байна л да. Дотроо хүнээс хармалж явдаг. Тийм болохоор хармалж явсан юмныхаа тийм гоё сайхан чанарууд тийм ингээд дэлгээд ингээд бичих сайранж байдаг юм уу тийм ээ. Тэр бол үнэн. Тийм учраас ер нь яруу найрагчдын шүлгэнд тийм ээжийн тухай ч юм уу эх орны тухай шүлэг ер нь цөөхөн байдаг баг шүү. Цөөхөн байдаг учраас цөөхөн байгаа тэр цөөхөн шүлгүүд нь бол маш сайн гоё шүлгүүд байдаг шүү дээ. Энэ уран бүтээл ингээд бичээд байх нэг хэрэг зүгээр уран бүтээл дээр байнга тийм шин байх юмсан гэж боддог. Дээр нь энэ хийж байгаа юмныхаа утга учир зүй гэдэг юм маш гүнзгий сайн ойлгож юмсан гэж боддог. Би бол одоо бол тийм сайн ойлгоцсон байна гэж боддог. Жишээ нь яруу найраг гэж яг юу хэлээд байгаа ингээд тэрийг бас сайн ойлгосон гэж бодохгүй л байгаа. Тэр учир зүй шалтгааныг сайн ойлгосон гэж боддог. Тэгээ яг уран бүтээл дээр одоо тэгж ямагч шинэж шинжлэгдэж тийм л юм хийх юмсан гэж боддог л да. Бурхны зүрх чэйжин дэмнэви буцааж хуваасан юм бурхныхтай яг ижилхэн бундан зүрх үтээх ёстой. Бусад хүмүүсийн чэйжинд ч бас бурхны зүрхүй буцааж хуваасан юм хүмүүс бурхан л аж төрмөөр гоёмсог барилга байшин босгож байна. Босгосон барилга байшин нь бурхны зүрх шиг хэлбэртэй юм аа. Буцааж авахсан өмнө хүмүүс бурхан л ундалмаар худаг ус гаргаж байна. Бурхны зүрхээр яг тэр ус шиг бүргэлсэн цус урсдаг юм. Буцааж авахсан өмнө хүмүүс бурхан л цугаалмаар ой төгөл ургуулж байна. Бүрхсэн ой төглийг навчас бурхны залбирал шиг амгалан юм. Буцааж авахсан өмнө хүмүүс бурхныхтай яг ижилхэн зүрхийг балчир үрсийнхэн жээжинд өлөглүүлэн зохиолж байна. Харин би бурхны зүрхний цохилт бүх хисээс нь мэдрэгдэх бадаг шүлгийг бичих гэж хичээж байна. Бүхэнд бурхны бэлгэлсэн өлгсөн зүрхний цохилттой бүр адилхан байж чадах болов уу миний шүлгүүд. Гэрлээс хөтөлбөрийг сонгон үзэж бидний таамтайгаар ирхэн үзэж та бүхэндээ баярлалаа. Үргэлжлэл манай хөтөлбөрийн дараагийн болон та бүхэндээ хүргэж байна. Дараагийн болон маань бичих чадвараа яаж сайжруулах вэ гэдэг зөвлөгөө бас хүргэх хэлсэн байна. Тэгэхээр үзэгчид маань өнөөдөр утга уран зохиолын өдөр шалгаараас яаж шүлэг сайн бичих юм болоо гэж одоо зөвлөгөө өгч байгаа юм болоо гэж бодож магадгүй юм. Энэ бол бас яг хэрхэн яаж зөв зохистой, зэгцтэй бичих вэ? Ер нь эссе болон өгүүлэлгийг тийм ээ яаж бичих вэ? Зохион бичлэг гэх зэрэг зүйлүүдийг яаж бичих вэ гэсэн зөвлөгөө. Ер нь одоо ядчил захиа ангиж жишээ тийм үү те? Захиа бичгэд хүртэл одоо найруулга авах хэрэгтэй. Хүн бичиж байгаа зүйлээ хэрхэн сайн найруулж бичих вэ? Ямар зүйлүүдийг анхаарах хэрэгтэй гэдэг зөвлөгөө өргөхөр хэлсэн ба бүгд хамтдаа
бичих чадвараа яаж сайжруулах вэ гэдэг зөвлөгөөг хүлээн авцгаая. Бичих чадвараа сайжруулах 10 зөвлөгөө. 1-р хэрхэн дүрслэгдэж байгааг анзаарах. Таны тархины баруун талд дүрслэж боддог бөгөөд бичих явцдаа та энэ дүрслэлийг үгээр илэрхийлдэг юм. Энэ үйл явц ихэвчлэн маш хурдан хугацаанд болж явагддаг учраас бид огт анзаардаггүй. Хэрвээ бид үүнийг анзаарч чадвал илүү бүтээл сэтгэж чадах юм аа. 2-р шавар зурах буюу мөр гаргах. Эхлээд битсэн норгийг шавар буюу түүхийн эд эс бөгөөс мөр гаргах гэж нэрлэж болно. Таны битсэн эхний норог тун онцгүй болсон бол санаа зовох хэрэггүй. Бичих үйл явц тань амжилттай явагдаж байна гэж ойлгож болно. 3-р толгойдоо биш цаасан дээр эсвэл компьютер дээр бичих. Бичих үедээ дан ганц бодох нь цаг алдахад хүргэдэг аюултай. Тиймээс бодсон зүйлээ тэр дор нь бичээд яв. Үүнийг толгойдоо бус цаасан дээр бодох гэж томьёолдог ажээ. 4-р бичих зүйлсээ жагсаах. Жагсаалт гаргах нь бичлэгийг тань нэмэгдүүлэх тусалдаг илүү зугаатай арга юм. Ялангуяа та бичиж буй зүйлийнхээ аль нэг хэсэгт очиод гатсан бол энэ аргыг хэрэглээд үзээрэй. Ингэснээр бичсэн зүйлээ дахиж шинжлэх, баяжуулахад тань тус болох юм аа. 5-р хэлжсэн тэр юу гэх юм бол дэлхийд л ингээ алга ташаад идэг гэсэн бол за одоо олондоо болцсон юм байна. Манай уншигчид бол үнэхээр нэг нам гүмд тгийж сонсдог болсон, тэгж ойлгохыг хүсдэг болсон, тэгж оюунаа сэнгэлдэг болсон ийм болцсон юм байна. Ийм болох тэр одоо нэгэнт манай уншигчид ийм өндөр одоо төвшөнд хүрсэн болох тэр манай яруу найрагчд маань ч гэсэн бас цаашаа ур чадвараа ахиулах тийм ээ. Одоо шилдэг бүтээлүүдийг олноор төрүүлэх тухай бас болор цөмгээр манай уран бүтээлчдэр жилээ. За миний хувьд ч гэсэн тийм бодолтой байсан. Ер нь уншигчид ингээд илүү их зүйлийг хүсэмжлээ сэтгэлийн таашаалыг илүү ихээр мэдрэхийг зориод ирнэ гэдэг нь бас нийгэм тэр яран бас цэвэршиж бас сайхан болж байгааг нэг илэрлэг шудаг бид бас бодож байгаа шүү дээ. Энэ жилийн болор цом наадам бас шүүгчд нь хол суусан байсан. Би өөрөө очиж үзэж амжаагүй л дээ харамсалтай. Гэтэ шүүгчд нь хол суусан байсан бас үзэгчдэд болоод оролцсон шүүгчдэд бас сайхан сэтгэл төрүүлж ийсэн. Үнэхээр шудраг гэж байдаг бол одоо тэрчээ байсан гэж нэг сан дээр бичсэн байхыг бас үнссэн юм байна. Мэдгүй одоо шүүгчд яг хаан суусны мэдээгүй шүү. Мэдээгүй юу? Юус ингээд тараад зэрэгтэлд суудсан байсан гэсэн. Тэгээд тэр бас шүүлтийн их гоё яраг барил шүү дээ. Тэгээд ер нь болор цом наадам бол шудраг болдог. Наадам бол уулгч явагддаг дотор шудраг болдог наадам. Тийм учраас орж хүлгэн уншихаас биш. Одоо шүүгчд тэнц суусан, энд суусан, тийм ээ тэгсэн гэсэн тийм зүйлүүд ярих хэрэг бидэнд байхгүй. Энэ жил ямар шүлгээр өрсөлдөв? За байгалийн хөнгө ажтай нэг дотоод ухаарахын сэрэх гэж оролцсон тийм шүлгүүдийг уншсан та. Үзэгчтэй бас уншиж өгч болох байх тийм ээ. Болов уу яг уу? Энэ миний төмөн чанар гэдэг нэг шүлэг байна л да. Миний төмөн чанар. Өршөөл миний мөн чанар. Өршөөл миний үнэн чанар. Өвдөлт хийгээ зовлон дотор минь боддоор шиж өөрийгөө ангаах эрдэмд сургасан юм. Үзэн ядалт миний худал чанар. Үзэн ядалт миний хуурмаг чанар.
Шаналан хийгээд ганлан дотор минь бурхан багтаж шавийн ухаанд намайг сургасан юм. Үзэгдэх дүр минь миний хоосон чанар, үзэгдэх дүр минь миний арилах чанар, үйл хийгээд салхины оршил үүнийг надад хэлж өгсөн юм. Үйлдэл минь миний оргүй чанар, үлдэх мөргүй чанар, цаг хугацаа гэлээсэн хүмүүс надад цас хайлдах тухай хэлж өгсөн юм. Үг миний эрхэм чанар, үг миний үнэн чанар, үрд явж байгаа хүмүүс эцсийн мөчтөн үүнийг надад ухааруулсан юм гэж. Шүлгийг ямар цаг хүчтэй бичиж байна. Тэгээ ерөнхийдөө шүн сууж хэлчихдэг шүү дээ. За зарим нарагчд бол өөрөөр бичдэг гэсэн. Шүн суухтлыг 5 тухтаа санагдаад байдаг. Намгон. Тэгээ өөрийгөө боён бодоход их тухтаа санагдаад байдаг. Нэг айхтар онгод тэгээд би ярьдаг бол тэгээ тийм айхтар юм байхгүй бол зүгээр бодож жагаад нэг тийм сэтгэлийн 5 тухь урдсан гэж манай өмнөх үеийн яруу нарагч ах ихч нар бас ярих дуртай л да. Би бас энэ үгийг хэлэх дуртай. 5 тухь урдсан үед одоо ямар нэгэн зүйл санаа зовхгүй тийм ээ амар амгалан гэрэл бодож ярих зүйл бас онгодогдох зүйл байдаг юм шиг байгаамаа зарим нэг санаандгүй ингээд бичих үе байдаг юм шиг байгаа. Би бас ганц нэг тийм зүйлтэй тохиолдсон. Яруу нарагчин булангаар ирсэн чочин маань бас ярьж лээсэн л да. Яг л таны одоо энэ зүйлийг ярьж илаа. Бас онгод гэдэг юм тодорхой байдаг байх. Гэхдээ яг би тэгж бас сууж ирсэнгүү. Гэхдээ янз бүрийн бороо ч юм уу тэд бороонд алхах ч юм уу цастай гудамжаар алхах тэр үед л ерөнхийдөө их шүлгийн санаа орж ирдэг штэ надад гэж ярьж ирсэн. Тэрийг бол би мэдрэмж гэж нэрлэв. Мэдрэмж. Зурс хэл ороод ирдэг. Алим нэгэн зүйлийн те ямар нэгэн байдлаар мөн чанарт нэвтэрч байна л гэж би ойлгодог штэ. Дурсамжуу сэрэгдэг гэж хэлсэн. За дурсамж сэрэгжиж бол дотор нь юу ч болж болно штэ. Тийм ээ. Ямар нэгэн байдлаар мэдрэмж одоо тэр байгальтайгаа ямар нэгэн байдлаар хүн өөрөө харьцаа тогтоож штэ тэр уран бүтээлч. Тэр дундаас үүссэн нэг тийм сонин мэдрэх эсрэл мэдрэмжний сонин зүйл байна да. За үүнийг л мартчихгүй юм уу тэр дөрөн саасан тэр болох юм уу? Хожим хаан ямар нэгэн байдлаар эвгүүлж дурсаж байгаад бичгэлхийг юм уу? За тэгээд үүн дээр бас жаахан боловсрал хэрэгтэй гэж боддог би. Тосгол уншсан баг хэрэгтэй, ухаарсан баг хэрэгтэй тийм ээ, мэдсэн баг хэрэгтэй. Тэгээд дээр нь бас байглаас яасан жаах юм аа. Яг зөв зөвтэй одоо тунгад харуулж яагаад тийм ээ. Тэгэл цаашаа өөрөө хүсэл эрмэлзэлтэй өөрийнхөө явах замаар явах юм бол хол болов гэж боддог шүү дээ. Миний хувьд залуу хүн би өөртөө л ингэж боддог. Тэгээ өрөөлдөл энэ үгийг хэлэх болоогүй хэлж үзээгүй. Тэгээ өөртөө л энэ үгийг хэлдэг. Таны хувьд бол ямар сэдвийг голчломдорж аваад бичдэг вэ? Байгалийн гойстой шүлгүүдийг л бичгийг боддог шүү дээ. Яг нэг тийм зориулсан гэхэд бас хэцүү тийм ээ. Одоо би ингэж боддог. Аливаа зүйлийг яг гаднаас нь харж магтах биш тийм ээ. Дотор нь нэвтэрч одоо эхлээд шууд одоо байгаль дэлхийг гаднаас нь магтаад ирэх биш тийм ээ. Тэр байгальдын эхлээд өөрийнхөө дотор хийгээд тэгээд өөрийнхөө дотоод ертөнцтэй хойлоо тутгаад тийм ээ. Тэгээд тундаас нь юу гарч ирнэ үү? Тэрийгээ төрслөөд буцаад хүмүүс төгнө л гэж би тэрийг л боддог шүү дээ. Бид чинь нөгөө амьдралаас айгүй маш их зүйлийг хүсээд тэгээд тэрийгээ өөр юмс олж авах гэдэг юм байдгийн байна. Гэтэл яг үүндээ амьдрал гэдэг бол нэг жижигхэн тийм нэг сэтгэл хөдлөл сэтгэлийн таашаалууд дээр ингээд чимэгдэж идэг зүйл юм байна л да. Яг үн лугаа цастай өглөө бусаад халахах ч юм уу тийм ээ. Эсвэл одоо нэг уулталд очих ч юм уу. Ямар нэгэн байдлаар нэг юм амьдралыг чимсэн жижигхэн ихсэн хүний амьдрал нэг шигтгэе болоод тэр нь ямар нэгэн байдлаар одоо уран бүтээлд үлддэг юм уу. За эсвэл сэтгэл санаанд орсонжуулаад үлддэг юм уу. Ийм л үүдг юм аа. Сэтгэлийн тав тухь болоод үлддэг юм уу. Тийм ээ. Би бол ингэж л бодсон. Яруу нарагч гүр узарга бас нэг ингэж хэлсэн мэт юм лээ. Эх орондоо хайргүй хүн арайж байдгүй хаа. Тийм учраас энэ талаар энэ сэдвэр бас шүлгэлхээс их имээдэг гэдэг. Тань бас имээдэг тийм өнгөйстэй сэдвтэй бас арай бичгээсээ тэгж татгалздаг тиймэрхүү шүлэг байдаг уу? Ээжийн тухай бичгээг бичсэн шүү дээ. Ээжийн тухай олон сайхан шүлэг байдаг л да. Бид эдгээр юус үгүйсэхгээгүй. Гэхдээ яг ээжийнхаа тухай бичих тэр хэцүү байдаг. Яагаад гэх юм бол юу гэж бичих юм бэ? Тэрийг хаачгаавья, тэрийг агуу их юм би ямар үгээр гүйцэх юм бэ? Зүрийн Монгол уучлаарай ихийн ачны их Монгол одоо их хүний ач тус ихийн ач гэдэг юмны хажууд Монгол хэл багтдаг л байхгүй юу? Миний хараад би бол тэгж боддог. Ээжийн тухай би нэг айхтар тэг бичиж чаддгүй, үнээр чаддгүй. Бас үхлийн тухай бичих надад хэцүү санагддаг. Саваа хүч гэмээр өмнөний асуулт асуумаар санагдаад тэгээ яруу нарагчтаас. Яруу нарагчд гэхээр яагаад л үсээ заавал ургуулад идэгий. Та бол залуу яруу нарагч. Тэгтээ бас таны ус тодорхой хэмжээгээр уртуул байна. Тэгтээ мэдгүй.
Ерөөсөө 10 дугаар ангид тахтал ургуулмаар санагдаа ургуулж үзсэн. Тэгээ сүүлд нь акулах гэсэн чи ягаад ч хайр акулах байхгүй. Уул харуу сармалдгүй хөсаардгүй байдаг шүү дээ. Гэтэ ингээд ургуулад ихээс одоо яа хүмүүс их асуудаг юм дөө. Цанин дуурайлаач гэж яах шиг тий. Яг хэвээр нэг имиж гэдэг юм уу мэдгүй маа. Нэг хайхтар тийм анхаарал тавиал ингээд үсгэцгээ янзлуулаад ингээд үгээд байдгүй шүү дээ. Ингээд намаа уншин. Ер нь хамгийн гол нь би залуучуудаа ном уншаасаа л гэж боддог шүү дээ. Оюун санааны тийм номын ертөнц гэдэг бол маш гайхалтай сайхан гэж боддог. Одоо ингээд интернет хөгжөөд янз янз цолоод байна гээл байна. Интернетээс мэдээлэл авч яана гэдэг мэдлэг авдаг байхгүй юу? Миний хувьд интернет цахим ертөнцөөс хязгаарч мэдлэг авахгүй. Юмнаас л мэдлэг авна. Мэдээлэл бол зүгээр л салхи шиг хийсэд алга болно. Хүнд юу ч болдоггүй. Нөгөө ёскны модонд өлгцсөн чимэглэлүүд доош онох төр яаж хаадаг вэ? Яг тийм байхгүй. Би бол юм л байна. Амгснээс та ном гаргаж яв. Би ман дунд гунигт хайцгээд 2 бисрэг жижигхэн төвөртэй яруу найргийн. За. Тэгээ одоо энэ жил дахиад одоо бисрэг төвөр баах баталтай байгаа. Тэгээ одоо нэгдэж одоо тийм айхтар зул сононууд хийгээд ахшуулыг өчөөгөө. Хоёрдож одоо манай цаг үе чинь бас нэг тийм хорд хүчүүлчихсэн тийм цаг үе учраас хүмүүс зузаан ам барьж явах сайд болсон шүү дээ тийм ээ. Нутаг амтай хүн гэж ярьдаг да. Таны тэр нутаг амтай одоо тэр сэтгэлийг бол би таны шүлгүүдээс харсан. Нутагтай хайртай ачаал дуртай. Ер нь яаж бас би энэ тентгийн шашны судрууд унших дуртай. Хүмүүс Библи уншлаа гэж их тоол ширчлээ гэдэг дээр ч уран зохиол байхгүй юу. Нэглэхэд короморон одоо тэр том судрууд чинь бүгдээрээ одоо манай шарын шашны судрууд хүртэл бүгд уран зохиол шүү дээ. Тэднийг уншиж хахад Деважин ингээд дүрсэлсэн байдаг байхгүй юу. Одоо тийм одоо тэнгэрийн оронд гэж. Тэд нар бүх тийм дүрслэлээс хамгийн гоё нь зүгээр миний их нутаг. Миний хувьд Деважин их нутаг маань. Одоо ийм л зүйл болсон байна. Залуу хүний хувьд цаашдаа хийж бүтээх гэсэн олон зүйлүүд баг. Мэдээж яриг шүлгээ бол бичнэ. Бас үргэлжилсэн үгийн зохиол дээр ажилладаг ч юм уу тийм ээ. Бас өгүүлэлэг бичдэг ч юм уу. Яг тиймэрхүү сэдвтэй зүйлүүдийг бас бичгийг оролддог уу? Үргэлжилсэн үгийн зохиол би бас үзсэн л дээ. Асар их төвчээр цаг хугацаа авиас шаардсан хэдүүлээ. Яруу найраг бол бас харьцангуй богинохон хугацаанд бичдэг юм байна л да. Үргэлжилсэн үг бодвол үргэлжилсэн үг бол одоо бас хүнээс төвчээр их шаарддаг. Их суулгадаг, бодуулдаг. Их тийм одоо төвчээр хатууж сургадаг юм билээ. Тэгээд их урлаг эрдэм шаарддаг юм жанр юм байна л да. Тэгээд цаашдаа бол яруу найрагаас бичгийн зэрэгцээ бас өөр төрөл жанраар оролдоно л гэж бодож байгаа. Бид бас ирсэн ч очидтой бяцхан гарын бэлэг гартуулж байгаа. Аялал буюу амьдрал гэсэн нэртэй ийм сэтгүүл байгаамаа. Тэгэхээр нэг нүрэндээ амьдрал, нэг нүрэндээ аялал гэсэн байгаа та бас анзаарж байгаа. Тэгэхээр эхнийх нь тал хуудсан болохоор аяллаа талаар Монголынхаа сайхан орноор болон за гадаад орноор бас аялах боломжтой байна. За мөн амьдралын мөн чанарыг харуулсан ийм сэтгүүл байгаамаа ингээд танд дурсуулж байна. За баярлалаа. Амьдрал бол аялал шүү дээ гэж тийм ээ. За. Манай энэ үдшин чичнаар яруу найрагч Цэн Даяуш урагдан оролцлоо. Үзэгч та бүхэн хөтөлбөрөөр үргэлжлүүлэн хүлээн авч үзээрэй.
дэргэдэж адын нүдэн чамайга чаргаж сууяда очтон бимүүд масарн гихшиг очтохын инээсэр ороод ирэж сарны гэрэлд туярх болрада сайхан чамайга майсан үхтия өнгөрсөн хайра хөрөөд байж дэрхгүй очирсан чамайга орхиод амжаатай юм шивчнээ адын нүдэн чамайга чаргаж сууяда өнгөрсөн хайра хөрөөд байж дэрхгүй очирсан чамайга орхиод амжаатай юм шивчнээ адын нүдэн чамайга чаргаж хосуусан энхэн хорвоод уян заяага ариун байлгаач нарын сарн мөнхийн гихада асны жарга хамтдаа өнгөрсөн хайра хөрөөд байж дэрхгүй очирсан чамайга орхиод ирэх аранжаатай юм шивчнээ дэргэдэж адын нүдэн чамайга чаргаж сууяда өнгөрсөн хайра хөрөөд байж дэрхгүй очирсан чамайга орхиод ирэх аранжаатай юм шивчнээ дэргэдэж адын нүдэн чамайга чаргаж Гэрлийн цог хөтөлбөрийн энэ үеийн дугаартай хамтдаа байж утга уран зохиолын ертөнцөөр хамтдаа байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Маргаашийн ажил үйлсэд нь амжилт хүсье. Сайхан амраараа үзэгчтэй. Сайхан зүуд ман чанараа.